За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хүү уулзалт хэлцүүлэгт нөхцөлийн газраас хөрч оролцуулсанд баярлалаа. Тэгээд эдийн засгийн төвчлөлтийн талаар тодорхой нэг хүчин зүйлсийн талаар өнөөдрийн нэлтгэлтэй танилцуул хийж бодлоо. Үүний монголчуудын маань одоо эдийн засгийн өсөлт бол харьцангуй 90 оноос хойш бол сүүлийн 10 жилд ингээ аваад үзэхэд бол нэлээд болсон харагдж байгаа. Ялангуяа 2009 оны хямралын дараагаар бол илүү хурдтай бол өссөн. Гэсэн хэдий ч 15-16 оны уулуурхай бүтээгдэхүүний үнийн бууралтай холбоотойгоор манай эдийн засгийн өсөлт бол илүү хурдтайгаар бас буурсан. Сүүлийн жилд бол ковидтай холбоотойгоор ингээ буурсан бол харагдж байгаа. За энэ нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэрэлсэн үнээрээ Америк доллараар ингээ аваад үзэхэд бол сүүлийн одоо 10 жил бол илүү доктортой одоо үндэсний улмаас доктортой байсан гэж бол хэлэхээр боловч яг бодит утгаараа аваад үзэхэд бол тодорхой хэмжээгээр бол өссөн харагдаж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт маань өөрөө маш одоо сүүлийн 10 жилд ингээ аваад үзэхэд та бүхэн энэ графикаас бас харж болно. Энэ маш их хэлбэлцэлтэй буюу доктордгүй явж байгаа. За энэ сүүлийн 40 жилээр ингээд аваад үзэхэд бол энэ докторгүй байдал бол илүү хурдтай нэмэгдсэн гэдгийг зарим нийт тооцоо бол гаргаж ирсэн. Бид нэр real business cycle буюу одоо үйлчлэгийн одоо улирлын хэлбэлцлийг ингээд салгаж авч үзсэн. Энэ өсөлтийн тооцоололоос харахад бол стандарт deviation буюу энэ докторгүй байдал бол ингээд эдийн засгийн өсөлтийн хувьд бол нэмэгдсэн бол гарч байгаа. За энийг хэрэглээний өсөлттэй ингээд харьцуулаад ингээд харахад бол манай улс бас оролдог буюу одоо нийт экспортын 30% стэйшн уулуурхай бүтээгдэхүүн байдаг улстай харьцуулахад манай улсын эдийн засгийн өсөлт бол өндөр хэлбэлцэлтэй. Хэлбэлцэлний өсөлт нь бас өндөр хэлбэлцэлтэй буюу докторгүй байна гэдгийг бол Дэлхийн банкны нэгжилтнүүд бол тооцож бол гаргаж ирсэн. За энд яагаад ингэж бид нар өнөөдөр илүү доктортой эдийн засгийн доктортой өсөлт эдийн засгийн өсөлтийг ингээд анхаарах ёстой вэ гэдэг бол гол үндэслэл бол ингээс бол харагдаж байна. Тэгээд энэ эдийн засгийн өөрөө докторгүй байдал нь буюу өндөр өсөлт өндөр уналт нь эргээд эдийн засгтаа бол их хийхэн сүгээр бол нөлөөлдөг бол байгаа. За тэгээд тэгвэл доктортой өсөлт гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр зүгээр нэг энгийн жишээ авъя л да тийм. Дайн улсын 1890-ээс 1901 он хүртэлх нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 11 жилийн мэдээлэл танд байлаа гэж бодлоо. Бид нар бүр 120 жилийн өмнөхийг ярьж штэ тийм 120 жилийн өмнөхийг ярьж байна. 11 жилийн энэ мэдээлэл дээр тулгуурлаад таныг Дайн улсын 100 жилийн дараах одоо нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэд байх вэ гэдгийг тооцоолооч гэх юм бол энэ таны тооцоолол одоо энэ бодит гарах байгаа үр дүнгийн одоо 100% гэж авч үзэхэд хэдэн хувь дотор гарах бол нэгсэнд 10 жилийн датагаар бид нар 100 жилийг ингээд төсөөлөх гэдэг нь шүү дээ. Дараагийн 100 жилийн төсөөлөх гэдэг. За тэгвэл яг энэ тооцооллыг та бүхэнд бас харуулъя. За 1890 оноос 1905 оны хоорондох энэ prediction period гэдэг энэ дээр харагдж байгаа бол энэ үеийг ингээд авч үзээд цааш нь одоо шугам юугаар ингээд хийгээд үзэхэд энэ эдийн засгийн өсөлт бол ерөнхийдөө яг таамаглал бол бодит утгатайгаа харьцуулахад бол ингээд 5%
4-ийн доошо орж байгаа. Тэгэхээр энэ мэдээж эдийн дайны улсын эдийн засагт одоо ингээд гарсан байгаа. Тэгээд энэ гарсан хэдий ч гэсэн энэ уналтаа юу нөхөж өсөөд тэгсэн мөртлөө яг ингээд дунджаар 2% өсөлтийг дайны улс 1890 оноос хойш 2010 оны хүртэл одоо хийсэн. Нэгсэндээ дунджаар одоо бүр 2% гэхээ бол 194 percentage point on average гэж гарч ирсэн. За энэ бол яхахгүй доктортой өсөлт гэдгийг бол нэрлээд байгаа. Түрүүн хүртээмжтэй өсөлт гэдгийг бол өмнөх илтгэгч бол та бүхэнд бол танилцуулсан. Тэгээд хүртээмжтэй өсөлт бол мэдээж доктортой өсөлттэй холбоотой. Тэгээд илүүтэйгээр тэр өсөлтийн одоо distribution гэж яриад байгаа. Одоо энэ тархалт нь хэрвээ олон нийтэд хүрч чадж гин үү гэдгийг илүү найруулж бол хардаг. Доктортой өсөлт бол тэр хүртээмжээс тархалтаас үл хамааран тухайн улс яг хэр доктортойгоор өсөж чадж байна гэдгийг бол харж байгаа. За энийг бол Нидерландын улсын энэ өсөлтийн юуг ингээ харахад бол өндөр өсөлт үзүүлэх нь за энэ юуг хамгийн доотлын энэ хэсгийг харчаа бүгдээ энэ баруун доод буланд байгаа график дээр бүгдээ анхаарлаа хандуулъя. За энэ бол нийт өссөн жилүүдийнх нь одоо давтамжийг одоо 100% гэж авч үзээд яг хэдэн хувьтай энэ өсөлт үзүүлвэ гэдгийг одоо ширхэгчлээд одоо гаргаад ирсэн. За энд бол энд 4-өөс 6% одоо өсөлттэй бол 5 дахь категори 6-аас дээш хувийн өсөлттэй жилийн өсөлт байх юм бол 6 дахь категорид ингээ оруулсан. Тэгэхээр дийлэнх өсөлт бол ерөөсө 3-4-р категорид бол явж байгаа. За тэр 3-4-р категорид гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Нидерланд бас 0-аас 2% эсвэл 2-аас 4% өсөлтийг бол дийлэнхтэй бол үзүүлжээ. Энийг бол мэдээж эндээс бол first differentiation та бүхэн бол харж болно. За энэ өсөлтийг одоо энэ өсөлтийн зөвгүүдийг ингээ харахад дийлэнх нь 0-аас 4-ийн хооронд энэ интервалд бол ингэж бол багтж байгаа. За тэгээд энэ эргээд энэ улсын энэ өсөлтийг ингэж илүү доктортой болгож ирж байгаа байхгүй. За тэгвэл Сенегал улсыг одоо шууд ингээд харьцуулаад харъя. За энд бол Сенегал улс төр үлээгээ хэрвээ доктортойгоор ингэж өсөж чадах юм бол юу харагдаж байна вэ гэвэл мэдээж энэ одоо 1980-ад оны дундуур бол энэ бол уналт бол ажиглагдсан хэдий ч гэсэн энэ 2% өсөлтийн энэ чиг шугамаа бол Нидерланд улс байлсан байна. За тэгвэл Сенегал улсыг ингээд аваад үзэл. Сенегал улсыг ингээд авахад дийлэнх өсөлт нь 2-3 категорид орж ирж байгаа. За тэр нь 2-р категори нь болохоор хас 2-оос 0, 3-р категори нь 0-оос 2, тэгээд 4-р категори бол 2-оос 4 гэж байгаа тийм. Энэ баруун доод графикийг та бүхэн хараарай. За энэ яаж харагдаж байна гэхээр ерөөсөө ингээд дээшээ доошоо өсөлт өндөр болоод доошоо уналт үзүүлээд байхаар эцсийн үр дүндээ бол нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнэндээ ойролцоогоор жилийн 0.1% таа бол харагдаж байгаа байхгүй. 1960 оноос 2010 оны хоорондох дундаж одоо өсөлт бол юу гэж харагдаж байна гэхээр 0.1% таа. Яагаад ингэж бага болж байна вэ гэхээр энэ бол эргээд нөгөө гаргасан өсөлтөө буцаагаад унах замаар ингээд ерөнхийдөө нэг хүнд оногдохоос магаж байгаа. Мэдээж энд бол хүн амын бас өсөлт бол тодорхой хэмжээгээр бол нөлөөлж байгаа гэдгийг бол хэлэхэд бол илүүдэхгүй хаа. За тэгээд эндээс маш товчхон танилцуулга дүгнэлтийг хийхэд бол өндөр өсөлт бол чухал бишээ. Илүү доктортой өсөлт нь хамаагүй чухал болчиход байгаа. Тэгээд хэд одоо эдийн засгийн өсөлтийн савлгууд эдийн засагт бол сөрөг нөлөөтэй.
эдийн засгийн уналт байх тусам одоо цөөн байх тусам улам докторчно гэж эдийн засгийн өсөлт улам докторчно, эдийн засаг улам докторчно гэж харагдаж байна. За тэгээ хэлцүүлэх зориулаад Монгол хийсэн зарим нэг тооцооллыг та бүхэнд болцсон зүйтэй болов уу гэж бодож байна. За энэ дотоодын нийт бүтээгдэхүүний хэлбэлцлийг бид нэр 100%-гээ даваад үзвэл ямар хүчин зүйлс энд нөлөөлж байна гэдэг ингээ харахад Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, түүхий эдийн үн, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн зардал, мөнгөний нийлүүлэлт, за тэгээд нийлүүлэлтийн хүчин зүйлс ингээ тодорхой хэмжээгээр бол орж байгаа. Энд бол хамгийн энд гарсан задаргаанаас хамгийн анхаарал татж байгаа нь бол түүхий эдийн үн, гадаадын шууд хөрөнгө оруулалт байгаа. Мэдээж түүхий эдийн үн, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хоорондын корреляц бол их өндөр бидний тооцоогоор бол гарсан. Тэгээд энэ бол энэ манай эдийн засгийн хэлбэлцэлд бол томоохон хүчин зүйл бол болж ирж байгаа. За хэдийгээр энэ түүхий эдийн үн, гадаадын шууд хөрөнгө оруулалт шууд уул уурхайтай шууд холбоотой боловч яг уул уурхайн бос салбарын хэлбэлцэл их өндөр байгаа гэж хэлж байгаа. За эндээс баруун талын графикаас хэрвээ 2004-өөс 2019 оны салбарын өсөлтийн стандарт хязгаарлалтыг та бүхэн харах юм бол барилгын салбарын бол тэргүүлж байгаа. Барилгын салбар. Тэгээд энэ нь мэдээж манай барилгын салбарт хэрэгжүүлж байгаа бодлоготой үүний цаана ус төсвийн болоод мөнгөний бодлоготой бол уялдаатай байгааг та бүхэн бас мэдж байгаа хаа. Тэгээд бидний одоо энэ хэлбэлцлийг бууруулах нь мэдээж уул уурхайн хэд хамаарлыг бол бууруулахтай шууд холбоотой. За энэний цаанаа бол бусад салбарын бүтээмжтэй бол шууд холбоотой байгаа. За тэгээд оршил тавилгүйгээр ингээд маш товчхон дүгнэлт хэлбэрээр хийхэд энэхийг одоо Хятадын 1978-аас 2004 оны энэ өндөр өсөлтийн үеийг харахад энэ өндөр өсөлтийн цаана бидний нэрлэж заншнаар TFP гэж нэрлэдэг тийм Total Factor Productivity гэдэг энэний хүчин зүйл аюул өндөр байдаг. За 1978-аас 2004 оны хооронд Хятад улсын эдийн засаг бол жил дундчаар 9.3%-тай бол өссөн. За нэг хүнд оногдож байгаа энэ бүтээмжийн өсөлт бол 7.3. Үүний цаана капиталын өсөлт бол мэдээж байгаа. Хүний одоо labor өсөлт бол байгаа. Гэхдээ талаас илүү хувийг юу эзэлж байна вэ гэхээр total factor productivity эзэлж байгаа. За энэ total factor productivity-гийн цаана бол technical efficiency буюу техник талын үр бүтээмж тэгээд алдаа мадаг гэл менежментийн efficiency гэдэг нэг маш хэд хэдэн хүчин зүйлүүд бол байдаг. Тэгэхээр эндээс юу гэж харагдаж байна гэхээр бид нэр манай Монголын эдийн засгийг ингээ харахад бол бид нэр капиталын өсөлт бол аюул өндөр байгаа. Хүний одоо төрөлт бол 2020 онд бол 3 руу орж ирсэн харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол өсөлтүүд байгаа хэдий ч гэсэн манай яг энэ total factor productivity буюу энэний цаана одоо management technical гэдэг олон хүчин зүйлсүүд бол тодорхой хэмжээгээр бол бидний хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна гэсэн тийм дүгнэлтийг бол хийж байгаа. Яагаад ингэж хийгээд байна вэ гэхээр бид нэр энэ уул уурхайн хэлбэлц хэд хамаарлыг бууруулахын тулд харахгүй бусад салбарынхаа энэ үр бүтээмжийн өсөлтөд түлхүүн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ бусад уул уурхайн бус салбарын бүтээмжээр энэ мөнгөний бодлогод одоо энэ гол зорилго бидний ярилцж байгаа гол зорилго бол энэ мөнгөний бодлого бид юу суулгах вэ, яах вэ гэдэг талаар ярьж байгаа учраас энэ уул уурхайн бус салбарын бүтээмжийг нөлөөлөхийн тулд бид нэр бас мөнгөний бодлогоо яаж уялдуулах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй болов уу гэсэн тийм бодолтойгоор энэ бүгдийг бол хэлж байгаа шүү. За тэгээд хэлцүүлэхэд бол нэмээд нэг график мэдээлэл бол танилцуулахад энэ бүтээмж бол хоёр төрлийн бүтээмжээр бол өсөлт бол явагддаг. Нэг нь бол салбар доторх
бүтээмж. За салбар доторх бүтээмж бол та бүхэн мэдж байгаа. Хамгийн салбар дотроо бага бүтээмжтэй компаниас одоо өндөр бүтээмжтэй компани руу ч юм эсвэл тухайн компани өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлэх замаар ингэж явдаг. Хоёр дахь төрлийн бүтээмжийн нэмэгдэл бол энэ structural transformation гэж нэрлэдэг бүтцийн өөрчлөлт бол байгаа. За бүтцийн өөрчлөлт гэдэг нь цаана юу гэсэн үг вэ гэхээр бага бүтээмжтэй салбараас илүү өндөр бүтээмжтэй салбар руу хийх энэ одоо шилжилт хөдөлгөөн гэж бол хийж болно. Тэгвэл Монгол улс сүүлийн 20 жилд энэ бүтээмжийн өөрчлөлтөөр яаж явагдсан бэ гэхээр 2001-ээс 2005 онд бол за тэгээ 2006-аас 10 оны хооронд бол тодорхой хэмжээний за нийт одоо бүтээмжийн өсөлтийн ойролцоогоор 30% гэх юм уу эндээс харахад те энэ салбар хоорондын энэ өөрчлөлттэй бүтцийн өөрчлөлтөөр шууд уялдаатай байсан бол 2011 оноос хойш энэ бол гараагүй. За тэгэхээр гараагүй гэдэг нь эргээд бага бүтээмжтэй салбараас өндөр бүтээмжтэй салбар руу шилжээгүй гэсэн үг болохоос биш энэ салбар хоорондын ямар ч шилжилт хөдөлгөөн бол явагдаагүй гэсэн үг биш. Энэ салбар хоорондын шилжилт хөдөлгөөн бол явагдахын хувьд явагдсан гол нь бага бүтээмжтэй салбараас бага бүтээмжтэй салбар руу тэгээд net effect нь бараг 0 шахуу болохоор ийм салбар хоорондын бол өөрчлөлт бол явагдсан байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид нэр мөнгөний бодлого бэлтгэхгүй босод салбарын бодлогуудаа тодорхойлоход бас энийг анхаарч энэ бүтцийн өөрчлөлтөд бол яаж илүү сайнаар нөлөөлөх вэ гэдэг дээрээ бодлого боловсруулагчид бид нар бол илүү анхаарал тавих хэрэгтэй болов уу гэсэн тийм бодлогоор энэ мэдээллийг та бүхэнд бас ингээ хуваалцлаа. За ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.